Өвгөнд морьтой жалвын бацэг цавиана оюун гэдэг энэ хоёр эрхэм хүмүн Эрдэнэ болсон нууган көвн жансан норвон өнөөдөр айл өрх болгож өндөр газарт өргөө цагаан гэрэн баргаад өнөр олон ах дүүсээр нь цугдраад өргөн хотлоор найрлан жиргах өн эртнээ сайхан ёроолтой юм санжээ. Зэ бурхан шитандаа өргөдөг буурал настандан барьдаг, ариун шитандаа өргөдөг ахмад настандан барьдаг. Тэнгэрийн өнгөтэй хадгийг тэнээлгэн бариад мөнгөн ахтас үг мэлтэл зөөлөн бариад. Хүн цэнгэттэй дуугаан илүүж хулан таккеттэй зү сайн илүүж хорвог туул хос жигүүр болж хорол тоонтоо нөрг хос бахан нууж. Хоостын амьдралаа нэгтлүүлж цаашдын замаа нэгтгэж хөв заяагаан холууж хорив нарийн хийж байгаа хоёр сайхан гүгтэн барьж байгуулад өгсөн бат цагаан оргоо гитэн байр байдлын шинжижим. Зэ хаан аавын үгээр хатан ээжийн үлгэрээр сайн аавын санаагаар сайхан ээжийн зүтгэлээр усын нурчууд урлаад гисэн угалц гэгийн уйлах гэгийн сийлээд гисэн бурхан ухаагаан зараад гисэн буян гიშгийн даллаад гисэн төгрөг цагаан гэрэтэн төгөөлүүлээд халаажим төв сайхан байдалтай төгс сайхан зогцол таам санж тэсийн голын бургасыг тэгсэл засаад хийсэн тэмээ малын нүдээрээ тэглүүлж товчлаад хийсэн тэнэдэг эвгэгддэг тэлдэг агшдаг тэгш 8 тэрэмтэм санж тэрүүнээ доктор багсан та өгд тэнгэрийн наран гэвтэ бүтэн тэргэл саран гэвтэ дүүрэн тэнүүн жиргалтай амьдрахын ёроолтой юм санжээ. За хүннүүд эцсийн үеэс хүндлэн шүтэж ирсэн дорн орны газар домогтаанд өрсөлж ирсэн. Бэлгэд ховор амьтдыг бэлэг шан хийсэн бэрх зандан хаалгатай санж. Гай барстаас хамгаалж гар зэнүүдийг хааж ганц өвөр дарслан газаад үйдэн сэлсэн. Алх царанд авсан амьтаа хамаг амар амгалан гэдэлтхаа гэж домогт мөрөнгөрөөсийг дотор үйдэн сэлсэн. Бат зандан хаалгат нь баян дөрөн бат төвшин амьдрахын ёроолтой юм санжээ. За агар алтан нарнаа гэрэл асгар тусдаг, шар нарнаа гэрэл шагааж тусдаг. Агар замдан хараач идэн ажиглаад хайлаажим. Эртнээ хаадын бэлгэдэл, эр зөргийн бахархал, эцэд цуцдгаа, эргэж уцдгаа, ирмгээ шонгор шууг дүүлүүлэн сэлсэн санж. Дөрвөн нойрдын бат хэлгээ дөрвөн зүгийн бүх холбоо дөрвөлжин занглаа хээг дөвилгэн сэлсэн санж. Элхэ нийлүүлсэн нэвийн алтан загсан инк мөнхийн бэлгэдэл наран саран хоёр, эртнээ хадна зураг эвэр туруутай аргал янгир уугалц буугу аратан жигүүрт нь эдгээр хээг эвдүүлэн сэлсэн эрдний хорл хараачт нь эгнэгт мандан бадрахын эрхэм сайн ёроолтой юм санжээ. Хорл зандан хараачит нь түлжээ байдаг хос зандан бахна нь олжим. Утнаас ч удаан жирхгийн бэлгэдэл яст мэлхэн урган дээр яг таг сүрэлсэн юм санж янзтай сайхан зохирчээ. Баруун талын бахнууд баахан халиагаад үзжим бадарсан гал уйлахта. Тэмүүжин дээцийн өг тэнгэр заяат бүрчөнийг тэргүү магнад нь залаа зийсэн санж. Зүүн талын бахнууд зэвслэн халиагаад үзжим зөмбөр усан уйлахта. Манай Монгол огтна марлгоо ихийг магнаа нүрэнд нь мандуулаад зийсэн санжээ. Бодүн бахын мэншин бид төгөөлүүлээд бугын зурагт хэгээр бүрээд бүрхээ зийсэн эдгээр хээг эргээд халиахлаа. Өргөө гэрн бат бэх, өн гэрн цацар туяарч, өнрүүл нь эрүүлэнк, өн мөнгө жиргэж явахын үлзай дэмрэл ёроолтой юм санжээ. Хангаамуудыг харуулдуулан байдаг хараач тэрм хоёрыг харгалдуулан байдаг. Сарлаг малын уусаар сагалдраг юуг нь хийсэн 6 дэлгөө цэцгийг зурж дээр нь сийлсэн. Нарнаа цэцрэг хэлбэртэй 88 нунятан тоогоор насан угадаг дэлгэрч явахын ёроолтой юм санжээ. Далаа цагаан дээвэртэй даамаа дөрөв туурахтаа даргар цагаан өргөтэй давхар цагаан бүрээстэй. Оосор хочлон өснө олон жирэм хэвтэй жирийсэн. Ордон цагаан өргөт нь олноо үнийг шингээгээд өв соёлын тусгал болоод өргөн олонд гайхамж болоод өн удаан оршин мантахын үлзай дэмрэл ёроолтой юм санжээ. Дан төмрээр хэвлээд гисэн галын бурхнаа хураалаад гисэн. Уран дархан урлаад гисэн угалц хээг нь ургуулад гисэн. Энэ айлын голомт эрдний сайхан ган тулгадна. Асан дүрлц харанзал улаан галн ашт мөнгө бадарч бадмарг өнгийн өнгөр туяарч явах болтхээ. За бурхан дахлаан залдаг буян гიშгийн шингээдэг, шүтэн дахлаан залдаг шүншиг үеийн шингээдэг. Айлын гიშгийг хадгалдаг, авайлын буйныг тогтоодог, гэрийн гიშгийг хадгалдаг, гэргэн буйныг тогтоодог. Хоймор үед байртай хос санд нь авдартна. Ховор сайхан гистэй хосгоо сайхан гэтэм санж. Буг барсан бүргдийг бус нандин гэгээр хашаад сийсэн санж. Буян гიშгт нь будаа таран гэвтэ бутал журжиж явахын ёроолтой юм санжээ. Таван эрдний сөргтөнд толон бүрхч, таван тансгидэнт нь 50 цайн бүрхэж. Зурмал замт нь ширээтэн зоогоор бэлхэж, зон олныг ундааж, зочин гişтэн баясгаж явах болтхээ. Иргээс нь аваад ишгэ ширмэлсэрдэгтэй
ирсэн гэж тайлгаж инээд баяс цайлгсан. Хаяагаас нь аваад хавтгаа ширмэн ширдэгтэй хайсан доторх цайт нь бүрмийн намтаар ууцалсан. Зоо гэдэг нь улгсан зорчингийн чинь дүүрсэн, дуугуур ихсгэлсэн, дуграа сон иргсэн, ёрайл үлэг орсон, ёсон нэрнээр туяарсан. Энэ сайхан инг цагаан урд өргөөд эртнээ сайхан ёраалаар эхнэр нөхрийн заяа хулууж инкэр өшгөн үрэн дэвэрч. Дөрвөн аав ээжийн нач буйнаар дээдсийн сайхан нарийн ёс уламжлаар. Улцаа дэмрэлтэй өдрийн сайныг сунгаад өрх өсгөж сум сунгаж хаан аавын үүсгэсэн галыг гуламтыг залгаж хатан ээжийн цагсан галыг бадрааж. Улс Монголдоо өрх нэмж ураг сатандаа бүл нэмж. Азаа урлууд авгнаас нах заах эгчнэр ач зээнэр хоёр талын нах дөөсөө хундагчин сонч хурамчин арчин бүгдийг хоцроолгүй зүгийн үр зал цуглуулад Хөгтөнгөрийн таалд багтаж көшг тайлах найран хийж байгаа манай залуу сайхан усуу жанцсан нуруу сув дээрд нь хоёрын маань зам морин цагаан байж ажил үйлс нь өөдрөг байж аз хэмэр нь босоо байж амнаа гიშгэн далаа байж аштын заян тэгш байж санснаар нь амьдр сайн сайхнаа дуурсгаж сагсан бурхандаа нэвэгдэж санаа амарж иргэж үр хүүхдээр өнөр үрээдагаар баян амь насаар бат агуур сэдэр баян төр улстаа нэртэй төрөл заяандан бахта өнөр өргөн өрхвөл болж өөдлөн дэвжиж өсөн дэлгэрж явахын улцаа дэмрэл төрөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлөө. Хүрээ.